Монгол Улсын их хурал 2024 оны 1 сарын 17-ны өдөр иргэний эрэг хянин шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зарим төрлийн хэрэг маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэхээр зохицуулсан. Энэхүү тусгайлсан журмаар хянин шийдвэрлэх маргаанууд болон эрүүгийн хэлбэршүүлсэн журмаар хянин шийдвэрлэх хэрэгүүд болон хууль заасан тодорхой төрлийн маргаануудыг 2025 оны 1 сарын 1-ний өдөр байгуулагдсан дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дагнан шийдвэрлэж тус шүүхийн нээлтийн арга хэмжээг 2025 оны 1 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлбэр ажиллагааны шүүхийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр ердийн журмаар айгүй энгийн хэрэгүүд ердийн журмаар явахлаар хүнд хэрэгтэй адилхан айгүй их цаг зарцуулдаг. Энэ ингээ ардаа өчнөө зардал. Тэгээд цаг хугацааны тэр алдж байгаа талаас нь аваад үзвэл тэр зардал чи ахаад өшөө нэмэгдээ явчихж байгаа. Хүндээ бол айгүй их хэрэгтэлтэй. Тэгэхээр одоо энэ хэлбэр ажиллагааны шүүх ажиллаж эхэлснээр бол энэ асуудлууд бол хамаагүй хэлбэр шийдэгдэж явж байгаа. Энэ утгаараа иргэдийн цагийг хэмнэн эрх ашгийг хамгаална, хүн рүүгээ чиглэсэн нөгөө хүний эрхэд хүн шудраг шүүхээр шийдвэрлэх хэрэгээ шийдвэрлэх ёстой. Тэрэн дотроо өшөө тэр нь хялбар хүндээ хүртээмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол шүүхийн хүртээмжийг хамаагүй нэмж өгч байгаа. Тус шүүх нь хэрэг маргааныг 45 хоногийн дотор нэг шүүх хуралдаанаар бичмэл болон цахим баримтад тулгуурлан шүүгч дангаараа хянин шийдвэрлэхээр онцлогтой бөгөөд иргэн та тус шүүхэд нэхэмжлэл гаргах эсвэл хариу тайлбар гаргахдаа цаасан болон цахим хэлбэрийн аль наранж гаргах боломж хүртлээ. Зүгээр эрүүгийн иргэний тухайд аваад үзэх юм бол хэлбэршүүлсэн журмаар буюу гин бурууга сайн дураараа хүлээн зөвшөөрчихсөн прокурорын шатанд одоо эрүүгийн хариуцлагын талаар прокурортойгоо харилцан тохиролцчихсон ийм маргаангүй хэрэгүүдийг хурдан шуурхаа богино хугацаанд ингээд чирэгдлэхгүйгээр шийдвэрлэх ийм боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Зөвхөн тэр хэлбэршүүлсэн гин бурууга зөвшөөрсөн хэрэгүүдээс гадна шүүхийн зөвшөөрөл гэж байгаа. Одоо тодорхой төрлийн дасан зэрэглэх хэмжээнүүд байдаг. Тодруулж хэлэх юм бол цагтан хорих, тийм ээ. Хязгаарлалт тогтоох дасан зэрэглэх хэмжээ. Энд дээр хэдийн хориг гэдэг нь хүмүүс илүү мэддэг. Гэхдээ өөр төрлийн хязгаарлалтууд бас байдаг. За тэгээд албан үүргийг төдөлзүүлэх гэдэг энэ гурван төрлийн дасан зэрэглэх хэмжээний асуудлыг одоо манай шүүх одоо энэ хотын төвийн одоо 6 дүүргийн хүрээнд одоо дагнан шийдвэрлэх ийм харьяалтай болж байгаа. Түүнчлэн хэлбэр ажиллагааны шүүх баг үнийн дүнтэй зээлийн гэрээ, худалдаа авах гэрээ, эд хөрөнгө хөслөх гэрээ, түрээсийн гэрээ, мөн хэрэглэгч үйлчлүүлэгчдийн тогтмол төлдөг, ус цахилгаан, дулаан, өөрөн холбоо, интернетийн үйлчилгээний төлбөр зэрэг бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан, эсвэл дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр буюу сөөхөн төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорыг гаргуулахтай холбоотой маргааныг энэ журмаар хянин шийдвэрлэх юм. Иргэн та хэлбэр ажиллагааны шүүхэд хандан нэхэмжлэл гомдол гаргах талаарх мэдээллийг Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны цахим сайтаас дэлгэрэнгүйгээр авах боломжтой.